За эхнэр хэлээр ер нь танин мэдхийн дайн гэж юу хэлдэм бэ те мэдээллийн дайн технологийн дайнаас юугаар ялгаатай юм бэ гэдгийг ярьсан. Одоо Орос яаж энийг ашигладаг юм бэ гэдэг талаар яриа заяа. Ер нь дэлхийн улс төр олон зүйл өөрчлөгдөж байна л да. Жишээ нь өмнө нь бол ингээд дарангуйлагчид бол тойргоос гадуур хүмүүсийг бол зүгээр алчдаг байсан. Харин одоо бол яа гэм бэ гэхээр хэвлэл мэдээлэлээр сошиалор ингээд тарих угаад залтай ийм зөөлөн аргаар эрх мэдэлтэй илүү удаан хугацаагаар амьдрах болсон. За яг үүнтэй адил улс орнууд шууд зэвсэгт мөргөлдөөнд хүрэхгүйгээр далд хэлбэрээр танин мэдхийн дайныг бол өргөнөөр ашиглах болсон. Стратеги судлаачдын үзэж байгаагаар Орос улс бол өөрийн одоо бодит эдийн засгийн сулрал тэ цэргийн хүчин чадлын дутагдлаа нөхөх дэлхийн одоо давцанд нөлөөгөө хадгалахын тулд энэ аргыг хүчний үржүүлэгч болгон ашиглаж гин гэж бол судлаачид үздэг. За энэ үйл ажиллагаанд Орос бол жилд бараг 2 тэрбум доллар зарцуулж байгаа гэдэг ийм тооцоо судалгаач байна. За тэгвэл Оросууд яаж танин мэдхийн дайныг ашигладаг юм бэ? Оросын одоо хамгийн аюултай тактик бол аль зөвлөлтийн үеийн одоо дайсныг өөртөө хохиролтой шийдвэрийг сайн дураараа гаргахад хүргэдэг рефлексив хяналт гэдэг ийм онолыг ашигладаг. Рефлекс гэдэг нь шүү дээ. Нөгөө биологийн хариу үйлдэлийг бол огт хэлээгүй шүү. За хэдэн жишээ хүргэе заяа. Нэгдүгürt НАТО болон барууны орнуудын удирдагчдын тархинд нь за хэрвээ Оростой сөрүүлдэх юм бол цөмийн дайн үүснэ. За Украинд тусламж үзүүлэх нь бол үр дүнгүй гэх мэт энэ одоо айдас эргэлзээг төрүүлснээр одоо тэднийг ямар нэгэн шийдэмгий алхам хийхээс татгалзахад хүргэдэг. Барууны орнуудыг Оросын талд оруулах гэж байгаа асуудал огт биш. Тэр бол зорилго нь биш. Харин зүгээр л тэднийг юу ч хийж чадахгүй, ямар ч шийдвэр гаргахгүй ингээд эргэлзэж суух нөхцөлийг бүрдүүлэх нь бол Оросын гол одоо энэ тактик юм байна. За хоёрдугаарт мэдээж улс орнуудын сонгуульд нөлөөлөх ажлыг бол олон талаар хийж байгаа манай хөрш маань. За гуравдугаарт яадаг вэ гэхээр мэдээллийн вакуум үүсгэдэг. Оросын арим Украиний аль нэг хотыг жишээ нь одоо Херсон ч юм уу те одоо Запорожье ч юм уу эзэлж авангуудаа хамгийн түрүүнд телевизийн цамхаг тэгээд интернетийн дид бүтцийг нь хяналтандаа авдаг гинэ. Ингээд Украиний сувгуудыг хаагаад Оросын холбооны 20 гаруй сувгуудыг тасралтгүй засаж эхэлдэг. За энэ нь одоо ямар зорилготой юм бэ гэхээр тухайн бүс нутгийн иргэдийн бодит байдлыг хүлээн авах чадварыг нь таслаад ингээд айжмаар уусгах зорилготой. За манай улсад бол Оросын нэлээд олон сувг ямар ч үн төлбөргүйгээр гардаг талаар бол одоо дурдаач яхав тийм ээ. За дөрөвдүгээр жишээ нь юу юм бэ гэхээр сошиал орчинд тролл арим ажиллах. За одоо энэ биднэрт маш их хамаатай шүү заяа. Тэдний зорилго нь юу юм бэ гэхээр Оросыг магтах бол огт биш. За харин тухайн улсын иргэдийг хооронд нь талцуулах жишээ нь вакцин хэрэгтэй хэрэггүй гэдэг талцалд үүсгэн. Сонгуул тэ